Өнөөдрийн влогоор би Танавар хотын онгоцны нисхийн музейг үзэх болно. За ингээд бид нар ирлээ. Энэ бол Luftfahrt Museum. Энэхүү музей нь үндсэн 2 танхимтай бөгөөд эхний танхимд орж ирлээ. За эндээс харахад хүмүүс анханасаа цаас модоор онгоцыг хийж үзээд ер нь нисхийг их хүсэж байсан байна. Тэгээд энэ анхны онгоцнууд, дээр үеийн онгоцнуудын мэдээллүүд байна. Ерөнхийдөө энэ Герман одоо онгоцныхаа хувьд ингээд амар их оролцож байсан. Ер нь энэ дайны онгоцнууд ер нь их баз. Одоо энэ жишээл нь ингээд дайны цэргийн онгоцнууд байх жишээтэй. Бүгдээрээ л нэг цэргийн хувцастай. Ингээд бүр түүхэн хүмүүс нь ингээд үлдсэн биш шүү дээ. За энэ бол алдартай хүн байгаа. Zeppelin гэдэг хүн байгаа. Энэ ямар учиртай байг вэ? Агаарын бөмбөлгийг анх зохиосон. Үндсэн энэ дотор талд ингээ хүлээлгийн ингээ сандлууд нэг гоё яадстай. Тэр үед модоор л энэ синс хийдгээс энэ одоо хуурцсан синс. Шуудангийн маркнууд байна. Гэтэ бүгдээрээ онгоцны зурагтай. Энд игээд бүр дайны бүр онгоцыг бүр хөлгөө онгоцонд ингээд ачаад аваад явдсан байна. За энэ ингээд дайнд оролцож байсан, дайнд эвдэрч байсан сум мумны зургууд байна. Тэгээ энэ Германд чи ямар ч олон бөмбөг унж байсан. Энэ Хановер хот хүртэл энэ бөмбөгд нэрвэгдсэн зураг нь байна шүү дээ. Энэ хөлдсөн нууран дээр ингээд буусан онгоцнуудын зураг байна. За энэ хэсгээс эхлээд синс моторуудын ингээд гоё үзрүүд байна. Эндээс эхлээд ингээд удирдлага контролын тухай үзрүүд эхэлж байна. Яг ингээд жолоочийн удирддаг, анхаардаг, бас тэгээд хэмжээсүүдээ ингээд наривчлан шалгаж хянаж явдаг юмнууд байна. За энд Lufthansa-гийн онгоцнууд байна. Lufthansa-гийн жижигхэн, том, энэ хөр хамгийн том онгоц нь байна. Boeing B727 байна. Airbus 340. За энэ хэсэгт бол тухайн Lufthansa-гийн дээр үед ашиглаж байсан хэрэгслүүд байна. Энэ ингээ онгоцны зураглал байна. Энэ Берлин хотоос зураглал эхэлж байна. За энэ бол ингээд хар хайрцаг гэдэг юм да. Гэтэ улаан хайрцаг байна. За дээр үеийн Lufthansa-г ингээд нисгэгчийн хувцас байна. Ингээд Interflug гэдэг нэртэй байсан байна. Нисгэгчийн ингрийн тэмдэг байна. Boeing 747 2 давхар. Энэ ингээд нисдэг эмчнэрийн тухай онгоц байна. Ийм багаж төхөөрөмжтэйгээ яваад хүмүүс тусалт юм байл л да. Энэ онгоцны яг төмөр нь амар хатуу төмөр шүү дээ. За энэ А2 гэдэг энэ шар өнгийн онгоц бол
монголчууд сайн мэддэг онгоцоо. Яагаад гэвэл Монголын нисхийн түүхтэй ерөөсөө салшгүй. Ер нь Монголын баг анхны онгоцнуудын нэг. Тэгээд ийм онгоцоор тэгээд дээр үе өвөө эмээнэр маань зөндөө явж байсан баг. Тэгээд Монголын бас хит хитэн газар байдаг. Бараг нисэх буудлын дээр бас тэгээд Монгол Косын гээд 10 дугаар орлын сургуулийн гадаас байд юм бэлээ. Гэхдээ ихэнх онгоцнууд нь тэгээд дайны онгоцнууд байх юм аа. Би тийм дайны онгоцноос илүү иргэний одоо нисхийн төрчөрчийн онгоцнд илүү их дуртай. Эд ер нь хаашаа ч харсан ийм олон онгоцтой их гоё музей шүү. Надад их таалагдчих. Энэ миний арт ингээд бүр яг орчин үеийн сенс байна. Одоо бидний суудаг онгоцны сенс. За энэ ястай гоё. Хаалга. Бидний яг онгоцондоо суух гэж одоо явдаг хаалга. Дотор тал нь ийм байт юм биш үү? Ястай гоё. Тэр push here гэдэг дээр дараад тэрийг дээшээ татаж онгойлгох юм шиг. Энэгээр цонхоороо сарна. Энэ айгүй гоё. Байлдааны онгоцны яг сумаараа онилдог хэсэг нь шүү дээ. Энэ ястай гоё ингээд шив шилэн онгоц байна. Шилэн данс гэдэг шиг. За бүгдээр одоо энэ шатаар гараад доторх кокпитийг харцгаая. Энийгээд хяналтын хэсэг байна. Доош ингээд сандал нь байна. Бүс мөстэй. Саяны онгоцны жолооч нь гадаа сууж шít. Энэ кино дээр гардаг шиг баг онгоц нь эвдрэл тэгээд баг үсэрдэг баг сандалтайгаа. Нисгэгч нарын хувцас. Энэ бүр Берлиний хотын нисгэгч байна шүү дээ. Түүхэн нисгэгчийн хувцас юм шиг байна. Сайн байна та. Цаг идэлж юм бол? Үгүй. Сонсдоггүй. Энэ ингээд бүр жолооны курс гэдэг шиг онгоцны курсны бүр дүн нь ингээд тавьсан байна шүү дээ. Энэ сонсогч ийм дүнтэй ингээд онгоцны нисгэж боллоо гэд амар гоё юм болсон. Энэ нөгөө онгоцны тухай маркнуудын хэсэг дээр Монгол марк байна. За ингээд Орос, Морс, Польш, Хятад, Европ гэх янз бүрийн маркууд байна. Энэ дотор манай Монголын марк орчихсон байна. Энэ хараа Монгол Улаанбаатарын эр марк. Одоо би бас марк цуглуулахад энэ миний цуглуулгандаас байдаг маркнууд байна. Ингээд олон улсын одоо энэ олон улсын ингээд маркнууд унд ингээд манай Улаанбаатарын тамхтай марк харах ямар гоё юм бэ? Яста гоё музей байлаа. Миний яг хоббид яг тохирсон музей байлаа.